За энэ цэргийн байгууллагад хүний амнаас өрсөж байгаатай холбоотойгоор бид зөвхөн нэг хэрэг гарсны дараа сенсацлаад өнгөрөх биш, хууль эрх зүйн орчныг заашгүй өөрчлөх ийм шаардлага тулгарсан. Тийм учраас гишүүд маргааш хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих гэж байна. За энэ хуулийн ач холбогдол юу юм бэ гэхээр одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар цэргийн анги байгууллагуудад энэ эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хэрэгжих боломжгүй байдаг. Яагаад тэгэхээр энэ цэргийн байгууллагууд өөрөө тусгай нууц объектэд хамаардаг учраас энэ ажиллагаа хэрэгжих боломжгүй учраас бид энэ хуулийн гаргалгааг нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн анги байгууллагуудад эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хэрэгжүүлэх ийм хуулийн заалтыг одоо нэмж оруулж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм аа. Хамгийн гол нь бид урьдчилан сэргийлэлтийг сайн хийж, сургалт, сурчлагаа, нөлөөллийн ажлыг шат шатанд нь сайн хийснээр хүний амь эрсдэхгүй, энэ эрүүл мэндээр хохирохгүй ийм асуудлууд бол одоо зогсноо, багаснаа гэж одоо үзэж байгаа. Нөгөөтэйгүр нэгдсэн үндэсний байгууллагын бас эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос бидэнд бас ирүүлсэн зөвлөмжөөр цэргийн анги нэгтгэлүүд дээр чин эрүүдэн шүүхийн энэ хэлбэрүүд явагдаад байна. Эндээ улсын их хурл онцгой анхаараач гэсэн ийм одоо зөвлөмжүүдийг бас байнга эрүүлдэг байгаа. Тийм учраас Арсан намын бүлгийн гишүүд маргааш одоо хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн төсөл одоо өргөн баригдаж батлагдсанаар энэ дөрмийн бус харьцаа, хүний эрхийн зөрчил, за энэ цэргийн байгууллагад энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмолжуулах энэ асуудал бол шийдэгдэнэ гэж үзэж байгаа.